Нийгэм судлал хичээлээр эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэгдэж буй нийт сурагчдын өнөөдрийн мэндийг хүргэе. Эсэлтийн шалгалт сорилго үнэлгээ 2026 үйл ажиллагааны хүрээндх төвийн бүсийн нэрэмжит солилго 1 сарын 27-оос 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. За энэхүү бичлэгээрээ нийгэм судлалын сорилгын зарим дасгал даалгавруудыг хэрхэн гүйцэтгэх байсан талаарх онолын зөвлөмжийг хүүхдүүд та нартаа бэлтгэн хүргэж байна. Сорилго үнэлгээний 38 дахь асуулт бол эрх зүйн бүлэг сэдвтэй холбоотой асуулт. Шүүхтээр хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хууль, хуульчилсан акт зэрэг бичмэл болон бичмэл бус эрх зүйн хэм хэмжээг удирдлага болгодог эрх зүйн бүл аль нь вэ гэсэн асуулт тавигдсан. За асуултын хариулт бол 5 хувилбартай. Хүүхдүүд та нар маань асуултын зөв хариулт аль нь вэ гэж бодож байна. За өмнөх асуултанд хариулахын тулд бүгдээрээ эрх зүйн бүл нэх ойлголтын талаарх мэдлэгтэй байх шаардлагатай. Улс гүрнүүдийн эрх зүйн тогтолцооны нэгдмэл, ижил төсөөтэй болон ялгаатай байдал нь тухайн улсуудын соёл, түүхэн уламжлал, зан заншил, нийгмийн байдал, төрч ёсны соёл сэтгэлгээгээд олон хүчин зүйлтэй холбоотой. Гэхдээ тодорхой эрх зүйн бүлд ангилах хамгийн гол шалгуур нь шүүхтээр ямар эрх зүйн их сурвалжийг сонгож хэрэг маргаа хянан шийдвэрлэж байгаагаас нь хамаардаг. Орчин цагт эрх зүйн бүлийг болвол дараах байдлаар ангилах болсон. За их газрын эрх зүйн бүл буюу Ром Герман эрх зүйн бүл гэж бас нэрлэх тохиолдол бий. Энэ эрх зүйн бүл маань шүүхтээр хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хууль, хуульчилсан акт зэрэг бичмэл болон бичмэл бус эрх зүйн хэм хэмжээг бол удирдлага болгодог. За Англи Америкийн эрх зүйн бүл маань нийтлэг эрх зүй, шүүгчийн эрх зүй гэж мөн нэрлэгддэг. Шүүхтээр хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бол шүүхийн жишгийг хэрэгэлдэг. За шүүхийн жишг гэдэг нь бол шүүгч тодорхой хэрэг маргааныг шийдэхээс өмнө урьд яг ийм тохиолдлыг шийдэж байсан. Бүх хэргийг нэгтлэн судалсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой нэг шийдвэрийг авч түүнийг жишг болгон шийдвэр гаргадаг. Мөн шүүгч аль шийдвэрийг сонгож жишг талаар эрх зүйн нийтлэг зарчим болон өөрийн дотоод итгэл үнэмшил тулгуурлан шийддэг байгаа. За гэхдээ шүүхээс гарсан бүх шийдвэр жишг болдгүй. Доош шатны шүүх нь өөрөөсөө гарсан шийдвэр ус заавал дээд шатны шүүхийн шийдвэрийг хэрэглэх, дээд шатны шүүх доош шатны шүүхийг шийдвэрийг хэрэглэхгүй байх зарчимтай байх вэ. За дараагийн эрх зүйн бүл маань холимог болон хосолмол эрх зүйн бүл. Орчин үед дэлхийн эрх зүйн бүлүүд бол ойртож нэгдэн ийм дангаараа бус хосолмол, холимог хэв загварт орших. Магадгүй ингээд дэлхийн улсууд нэгдмэл эрх зүйн бүлд хамаарахыг ч үгүйсгэх аргагүй байгаа. За жишээ дурдах юм бол их газрын эрх зүйн тогтолцоотой Швед, Финланд улсууд дээд шүүхийн шийдвэрийн доод шатны шүүхүүдэд заавал дагаж мөрдөх жишг болдог. Мөн Шведэд хувийн эрх зүй шүүхийн жишг чөлөөтэй хэрэгэлдэг бол үндсэн хуулийн болоод эрүүгийн эрх зүйд бол огт хэрэгэлдэггүй байх. За шашны эрх зүйн бүл. Энэ бүлийн гол их сурвалжийн шашны сургаал номлол байдаг. За тэгээ энэ бүлийн сонгодог жишээ нь бол мусульманы эрх зүйн юм аа. За мусульманы эрх зүйн талаарх зарим дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэх юм бол Арабын халифт улсад феодалын харилцаа бүрэлдэн тогтож хөгжиж эхэлсэн үеэс үндэс суурь нь бол тавигдчихсэн. Шинжлэх ухааны сурвалжиж тэмдэглэснээр энэхүү шашин нэгдүгээр исламын шашинд хүн юунд итгэх ёстой, юунд өвл итгэх ёстойг заан тогтоосон бурхны сургаал. За хоёрдугаар исламын сүсэгтнүүд юу хийх ёстой, юу үйл хийх ёстойг заасан айлдварыг өөртөө авсан гэжээ гэсэн байна. За дараагийн маань хамгийн сүүлийн эрх зүйн бүл бол заншлын эрх зүйн бүл. Зарим улсын нийгмийн хөгжлийн түвшин, байрлал, газар нутаг, соёл иргэншил зэргээр шалтгаалж өнөөдөр ч удаан жил уламжлагдан хэвшил болсон хэм хэмжээг мөрдөж хэрэгэлдэг. За тухайлбал жишээ авал Африкийн зарим улсууд овгийн уламжлалт зан заншлыг дагаж өрддөг. Энэтхэгийн хойгын улсууд угсаатны дотоод өмлөмж ба уламжлалт эрх зүйн зохицуултыг орчин үеийн эрх зүйн тогтолцоотой хослуулж байгаа нь заншлын эрх зүйн бүлийн хэм маягийг илэрхийлж байгаа юм байна. Хүүхдүүд та бүхэн маань өмнөх олгогдсон онлайн мэдлэгийг уншаад дараах асуултанд хариулна. За энэхүү асуулт маань 2025 оны эсэлтийн ерөнхий шалгалтын A-B хувилбарын 38 дахь асуултууд байгаа. Учир та бүхэн маань баттгаж ажиллаарай.
За энэхүү онолын ойлголтыг мөн ямар нэгэн номноос дэлгэрүүлэн унших боломжтой вэ гэх юм бол Чулуун цэцэг охрын эрх зүйн онол гэсэн номноос та маань дэлгэрүүлэн унших боломжтой. За дараагийн асуулт нийгмийн ухааны сорилго үнэлгээний маань 36 дахь асуултаар тавигдсан байсан. Улс төрийн засаглалын үндсэн хэмжигдэхүүний тухай хүснэгтийг ашиглаад дутууг дараах өгөгдлүүдээс сонгоорой гэсэн асуулт байгаа. За хүүхдүүд та нар маань асуултын зөв хариулт аль нь гэж бодож байна вэ? Эрх зүйлэн тунгаагаараа. За бид өмнөх асуултыг хариулахын тулд засаглалын үндсэн хэмжигдэхүүний талаарх ойлголттой болох шаардлагатай. Нэр хүнд эрх мэдэл, албадлага зэрэг олон төрлийн хэрэгслийн тусламжтайгаар нэг хэсэг хүмүүс нийтээрээ дагаж мөрдөх ёстой шийдвэр гаргах боломж чадвараар хангах нийгмийн харилцааг улс төрийн засаглал гинэ. За засаглалын үндсэн хэмжигдэхүүнд маань засаглалын хэмжээ, засаглалын эзэлхүүн, засаглалын орон зай, засаглалын цаг хугацаа гэсэн ойлголтууд хамаардаг. За засаглалын хэмжээ гэдэг бол ямар нэгэн засгийн нөлөө, ач холбогдол, цар хүрээ, хэм хэмжээг тодорхойлох үзүүлэлт бол засаглалын эзэлхүүн гэдэг ойлголт маань хичнээн тооны засаглал хэн нэгний буюу ямар нэгэн байгууллагын гарт төвлөрч байгааг илэрхийлдэг ойлголт. Засаглалын орон зай гэмэх ойлголт маань тодорхой хэмжээтэй газар нутагт засаглалын үйл ажиллагаа үр ашигтай явагдана гэсэн утгыг илэрхийлэн. За засаглалын цаг хугацаа гэдэг маань тухайн засаглалын оршин тогтнох хугацааг заадаг ойлголт юм байна. За багшийн заасан онолын ойлголтыг баттгаад дараах асуултын зөв хариултыг эргцүүлэн тунгаа олоорой хүүхдүүдээ. За хүүхдүүд та нар маань засаглал, улс төрийн засаглал, засаглалын хэмжигдэхүүн, засаглалын нууц гэх онолын ойлголтыг ямар номноос дэлгэрүүлэн унших боломжтой вэ гэвэл Дээ буян багшийн нийгмийн тухай мэдлэг гэсэн номноос унших боломжтой. За дараачих нь багшийн тайлбарлаж өгөх асуултын хүрээнд дэх онол бол 52 дахь асуулт. Хүснэгдэх хатуу зөөлөн хүчний бодлогын өндөр хамааралтай хүчний үндсийн ялгааг харуулсан нэг хэсгийг ажиглаад аль хэсгийн ямар дараалалд алдаа байгааг тодорхойлоорой гэсэн байна. За хүүхдүүд та нар маань асуултын зөв хариултыг аль нь гэж бодож байна? Бид өмнөх асуултыг ажиллахын тулд олон улсын харилцааны зөөлөн хүчний бодлого онолын ойлголтыг унших шаардлагатай. Олон улсын харилцагч улс орнууд өөрийн хүч чадвараас хамаарч хатуу зөөлөн хүчний бодлого стратегийг сонгодог. За ерөнхийдөө бол хүч гэсэн ойлголтод цэргээс гадна эдийн засаг, технологи, соёл иргэншлийн бүх хэлбэр орно. Бага улсууд эрх зүйн хүчинд төрхөө ач холбогдол өгдөг гэдэг утгаараа нэгдсэн үндэсний байгууллага зэрэг олон улсын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж түүний ивэл дор аливаа үйл ажиллагаанд оролцохыг эрмэлздэг. За зөөлөн хүч гэж ер нь энэ онолын ойлголт маань юуг илэрхийлээд байгаа юм бэ гэвэл албадлага, урамшууллаар бус харин бусад улсын сэтгэлийг өөртөө татах замаар өөрийн хүсэж буй үр дүнд хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар юм аа. Хатуу хүч гэдэг нь их гүрнүүд цэрэг эдийн засгийн хүч чадвартай тулгуурлан хүчээр төрий барих бодлогыг хэрэгжүүлэх хэлдэг. За ухаалаг хүчний бодлого гэдэг маань улс төр өөрийн үндэсний ашиг сонирхол гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлэхдээ өөрт байгаа улс төр, стратеги, эдийн засаг, соёл зэрэг бүх хэрэгслээ тэнцвэртэй оршуулах чадвар юм аа. За хатуу зөөлөн хүчний ялгаа. Зарчмын ялгаа, үйлдлийн төрөл, өндөр хамааралтай хүчний үндэс гэсэн ойлголтыг хүснэгтэнд үзүүлсэн байгаа. За хатуу хүчний зарчим бол захирах чадвар, үйлдлийн төрөл нь бол албадлага, удирдамж, өндөр хамааралтай хүчний үндэс бол албадлага нь цэргийн хүч, эдийн засгийн хориг орно, удирдамж нь бол эдийн засгийн хүч урамшуулал орно.
За зөөлөн хүчний хувьд орчим нь бол сэтгэл татах чадвар, үйлдэлийн төрөл нь бол зорилгыг өөрчлөн чиглүүлэх, сэтгэл татам байдал. За өндөр хамааралтай хүчний үндэс нь зорилгыг өөрчлөн чиглүүлэх нь үнэмшил тогтолцоо хамаарах бол сэтгэл татам байдал дээр өндөр хамааралтай хүчний үндэс нь үнэт зүйл, соёл, төрийн бодлого хамаардаг байх нэ. Саяны олон улсын харилцааны зөөлөн хүчний бодлогын талаарх онолын ойлголтыг нийгэм судлалынхаа 11-р ангийн сурах бичгийн 186-аас 102-р хуудсыг дэлгэрүүлэн уншаад тэмдэглэж авч болно. За ингээд өнөөдрийнхөө багшийнхаа зөвлөмж бичлэгийг сонссон хүүхдүүдтэй эсвэлтийн өрхий шалгалтанд нь авчилт хүсье.